За hello. Зя өнөөдөр би юу яана? Хоол хий. Тэгээд хоол хийхдээ зочинтой манай гэрт зочин ирнэ. Ямар зочин бэ гэхээр өмнөх нэг оны өмнөх нэг влог дээр би Дима гэж найзанд очсон доо. Тэгээ надаа юм нааша цаашаа тэгээд өндөг помидортой хураг хийж өгчээсэн. Тэгээд тэр шийтгэлтэй тоглоод би хожигдоод Димад хоол хийж өгөхөр болсон. Тэгээд өнөөдөр л бит хоёрын зав таараад тэгээд одоо орой Дима манайд ирнэ. Тэгээд би одоо гарч жоохон хүнс мүнсний юм цуглуулад тэгээд Димагийн хоолыг бэлтгэж чинь. Тэгээд бүгдээрээ хамтдаа Димад хоол хийцгээе. Дэлгүүр ороод ойр зүрийн юмнууд авчлаа. Би болохоор өнөөдөр гуляш юм уу нарийн махан хураг хий гэж бодсон. Тэгээд төмсний нохоштой. Тэгээд хоёр төрлийн салааттай. За ямар ч тач биш тий гуляшныхаа махыг сармис сонгон луунгаар амтлаад тэгээд томатны соус тэгээд бас жоохон нөгөө нэмэлтээр тэгэл харж байгаа л перц мерц угаасаа давсараа амтлана. Тэгчээд юу яана хүрэн манжин эрдэн шиш юуны салат хийн, тунаа загсны салат хийн, тэгээд өндөг өвөрцөний салат хийн. Тэгэл ер нь бол ингэ болчихдоо. Би жоохон нэг гуанзны хоол өөрөө хийх дуртай болохоор өнөөдөр жоохон гуанзны хоол хийчих гэж бодлоо. Яа, хоолнд маань болохоор үхрийн мах оролцсон. Тэгээд би нөгөө үхрийн цул маха саяхан дуусгацсан дандаа ястай байгаа. Тэгтээ нөгөө ястай махныхаа их махтай хэсгээс нь маха ялгаад авчи. Тэгээд бусад энэ ногоонууд маань ингээд угаасаа орно. Тэгээд угаасаа салаад бол мах болж их хугацаанд бол айгүй хурдан болчихно. Тэгээд төмсний нухаш хийгээд будаага агшаагаал болоо. За ногоо маха бэлтцэн. Одоо маха хураад тэгээд дээрээс нь ногоогоо хураад тэгээд ер нь нэг 2 цаг зүүлэн гал дээр амтлагч нууцтайгаа хамт жоохон гурил хийгээд буцлагчи. Тэр хоорондоо будаага агшаагаад өндгөө чанаад төмсөө чанаад тэгээ салаад автгаал ер нь боллоо. За хоолнуудаа гал дээр тавьчлаа. Одоо завсраар нь салаатаа хутгацсан, төмсний нугшаа хийцэн. Одоо завсраар нь хувцас авах чинь би бол үндэ яг царай мариагаа бол янзлж амжихгүй байна уу. Зүгээр л ингээл дэлбэрсэн чигээрээ. Өмнөх влог дээр угаасаа нүрэ бодоод хөөрхөн гарцсан чинь өнөөдөр төө хөөрхөн биш гарчий те яадгийн хувцаа аваалаа. Өглөөнөөс хойш бүр шалаа бүр зүлгэж угаалаа. Өрөөнүүдээ бүгдийг цэвэрлээ. Ер нь л амар гинт ухаан орсон хүн шиг л байлаа ерөөсөө. Ёо миний үс. За одоо дахиад нэг юм аваалаа гэсэн тийчи. Ёо ингээд амар гэрийн ажил хийх дуртай ахгүй юу? Тэгээд ойртоо ерөөсөө амжаагүй. Ойртоо ер нь жоохон гэрээ нэг тоохгүй юм лээ. Оо яа. Тэгэхээр нөгөө гэр цаанаасаа нэг ингээд гундаад нэг юм одоо би бас ингээд байгаа ингээ гэрээ амтай гэж боддог байхгүй юу? Ингээ энерги нь одоо гоё гэр байна уу, муухай гэр байна уу, тэгээ тэр гэрийг яаж марлаж авч явахаас шалтгаална гэж боддог. Тэгэнгүүт миний одоо энэ амьдарч байгаа гэр амар гоё нэрхтэй. Тэгээ ингээд мэдгүй ингээд энд нууж орж ирснээс хойш ядчил миний ингээд нэг юм сэтгэл санаа тэгээд юм ажил төрөл ер нь л нэг хамаагүй дээрсэн юм шиг надад санагдаад идэв. Тэгээд би энэ гэрт амар байх дуртай, ганцаараа байхаасаа ингээд айхаа болсон. Тэгээд тэг нэг гэрээ жоохон ингээд тоохгүй хэд хоног явцаар ингээд нэг юм гэр шууд ингээд гундаад ингээд өнгөхгүй болцдог. Тэг ингээд гэрээ цэвэрлж өнгөт бүр аим гоё. Цаанаасаа нэг юм сэтгэл санаа өртөл хөнгөрөөд нэг гоё болцдог. За сайн байна уу? Юу яа? Архим уу? За тавтаа мэрэл. Ой хотоо. Ямар тарах муур. Ямар юм аа? Энийг яаж удаа?
Бор байт юм. Саалсан бор ингээд Тайван. Oh my god. Чамд автдаг. Юу яа? Сайнаа. Тайланд ингээд Тайланд. Өрсөлдөй. Энэ миний Тайланд. So миний вайн. Айн жахаад. Оо баярлалаа. Богола. Гуляш. Миюбо. Миний салат, хурмын салат. За миюбо. Дай яхаллаарэ. Сахалоо. Эмэр гоё. За cheers. За cheers. Таны аав ихнэ гэдэг вэ? Ааваасаа сурсан нэг чадвараа болцооч. Баярлалаа. Салиарч хог үздэй. Хүн шиг л байгаарай та. За, ирч эхлэе. Зя ингээд өчигдрийн оройн хоолоо идээд тэгээд тоглоом тоглож байгаа. Тэгээд бид гурав тарсан. Өнөөдөр болохоор би үсэндээ эмчилгээ хийлгээд тэгээс хормоос хэлсэн. Тэгээд одоо нэг газар руу явж байна. За би танарт нэг ийм хөөрхөн гоё газар танилцуулъя. Энэ болохоор Donny's Tracks гэдэг ийм газар байгаа. За энэ газар болохоор кофе гарна. Тэгээд бас ийм хөөрхөн идэх юмнууд, кейк, десертүүд гардаг. За хамгийн гол нь болохоор энэ газар ийм хөөрхөн подолк, тэгээд ийм цамц, тэгээд ийм төөч бакнууд гардаг. Энэ газрын юу нэм онцлог вэ гэхээр энэ бүх хэвлэлүүдийг энэ газрыг маань ингээд ажилуулдаг найзууд маань ингээд өөрсдөө хэвлэж ингэж хийдэг. Тэгээд бас энэ одоо энэ зургийг нь бүгдээрээ өөрсдөө ингэж зурж одоо ингэж хийдэг. Орчин үеийн тэгээд Монгол үндэсний зүйлсийг бас ингэж оруулсан зөндөө гоё ингэ загварууд гаргадаг. За тэгээд эндээ суугаад гоё кофегоо уугаад ингээд хэвлэл бас яаж хийгддгийг бас ингээ гоё харах боломжтой. Өмнө нь нөгөө нэг Cactus гээд бас кофе шоп байдаг гэсэн шүү дээ. Одоо нөгөө нэг дэлгүүртэй, vintage дэлгүүртэй. За тэр одоо байсан газарт яг энэ газар маань байрлаж байгаа. Мөнгөн завьягийн яг ертөнцийн зүгээр хойтолд, зүүн хойтолд нь байрлаж байгаа. Яг юм гоё зам дагуу ийм тод угаасаа яг байрны доор ингээд харагдана. За тэгээд өнөөдөр би энд болохоор подолкны хэвлэл хийж үзгээд ирсэн юм аа. Сайн уу гэрэ Токио? Манай энэ хаваар явдаг. Тэнэмэл муур Токио. Одоо их зэг тагаа ороод ирсэн. Токио. Хаа сайгүй. Орой болохоор Republic оросооч. Өнөөдөр адгийгчдээр подолкны хэвлэл хийж үзсэн. Адгийгчдээ өмнө нь яг энэ хэвлэлээр байж үзчихсэн дээ, ажиллажсэн дээ. Байж үзсэн, хийж үзсэн. Зүгээр хажууд нь байжсэн. Хөвдөж байгаад үзчихсэн. Одоо тэгвэл хоёлаа өөртөө хийж үзье та. Ямар хөө юм гарах юм бол тоо. Нэг ичээд. Нэг тэгшин тавьж хаад. За. Тэгээд одоо хэвлэх зураг байна шүү дээ. Одоо жишээ нь зургууд гэхэд одоо энэ захаас нь 5-10 см цайтай. Одоо энэ зургаас хамаараа энэ юу нөгөө голоос жоохон дээшээг болохоор энийг жоохон дээрээ одоо энэ 5 см 10 см ч юм уу тийм байралтай тавьж өгөөд. За. Тэгээд энийг доош нь ингэж наагаад энэ доор болохоор цавар тогтол бодолтой дараа нь хөлөхгүй. Аа. Тэгээд тэгэл нэгээ тавьж агаад утгаа одоо бүгдийг ингэж жигд тарааж өгöd. Нэгээ тавьсныхаа дараагаар одоо энэ яг хүндийн хэсэг байна шүү дээ. Энэ хүндийн хэсгийг дараараа доош нь сайн дарж өгч жагаад. За. Ингээд бичиж. Тэгээд яг одоо энэ шпатлын 45 градусын алгатайгаар одоо энийг яг бүтэн Дүүргэж. гэсэн үг байхгүй юу? За. За. За тэгч. Тийм. Оо энэ чинь Одоо энэ дэлгэцэн. гоо дэлгэр. Энэ нь бол дэлгэх ба. Та өөрөө дэлий хараад байгаа юм шүү. Би өөрөө талаасаа бичиж чаад. Та цаатлаас нь бичиж. За. За би талаас нь бичиж. За. Нэг сайн доош нь гэж тааж өгч. 45 градус мөн үү? Жоохон босгоч. За. За нөгөө пив яахтаа хийдэг шиг. Тэгээд сайн дараараа за.
Тэгээ хэлчихгүй анхнаасаа. Би хундаглахтаа нөгөө та хундгаа барьдаг шиг барих юм байна. Бадгаа би баярлж байгаа юм шиг их юм шүү дээ. Йоо. Оо. Ямар гоё. Заадах. За одоо ингээд эхний явуулсныхаа дараа энийгээ тэгшхэн барьж агаад зүгээр одоо энэ дээр нь илүү байгаа юм бодгаа татаад авчих. Найдвартай болгож байгаа шүү дээ. За. Ийм жоохон болчихоо. Энэ одоо хатгаараа ер нь бол зүгээр чам. энийг Оо янзтай. Ийм жоохон дотоо юм шиг л байна. Грацэн жоохон дотоо бичлээ. Пив гэсэн чинь шууд ойлгочих. Хэмээг л одоо пивээр хэмжиж шүү дээ. Өстой гоё юм. Гэтэ өөрчлөлт дээр юм тий. Тий. Ардталтай бас хэвлэл гардаг тий эднийх ч. Тий. Тэр нэг юуных шиг үү? Бурхны юу? Тий энэ хөөцөн төгөөд ийдсэн юм байна. Тэр нөгөө нэг өөдөнд нөгөө юу исэн ш нөгөө Санта Клаус Монгол нөгөө нэг өглөө хоёр ингээд зодтолцож байгаа зурагтай бодвол гэсэн. Энэ ингээд зүгээр л ил тавиал хатаач юм тий. энэ одоо бодгийн одоо тосон сүйлдээ одоо заавал нэг одоо 50 градус гэдэг байхгүй. Аха. Тэг ерөөхдөө тэрүүнээс багт бол ер нь нэг хямрахгүй. За одоо ингээд нэг хатсан бол тэгээд байгаас яахгүй. Хатагтаа гэсэн үг тий. Би сая зүр наран тавиад хатаад тэг шиг юм бодсон. Энэ Гэтэ ер нь бол тийм юм гэж байна. харин гэдэг чинь Хаана байгаа гэж тэр хартаадсэн юм зүг. хөөе дурак. Тэртэй Өчрөө олчих юм аа. доороос нь ингээд шараад хүчин гэсэн үг байхгүй юу? Тэнгүүт нөгөө хит ягаан туяагаар шарчангууд тэгээ бус хэсэг нь ингээд шарагдааг үлчингүүд бус хэсэг нь ингээд шарагдаад одоо энэ хүмүүс нь хатуурч байхгүй юу? Тэнгүүт л одоо энэ шарагдааг үлцэн хэсгүүдийг нь усаар угаагаад тэгээ гарч. Тэгээд тэгэл энэ дээр зоогоол ачаа. Тэгээд заагаад Гоё юм аа. Зэ одоо марлагийн. Алж. Санийхаас арай өөр дээр хийсэн дэр бах тань. бэл өгч. Элэгч сэлж. Юу, миний бэлээ бодогтой байгаа гэж үү? Юу чи яг багт мод болчихсон юм. Гайхалтай. Миний хийсэн принт. Миний харьцаа хийсэн ч гэсэн. Өмнө нь нөгөө нэг бодолгийн гээд нөгөө амар олон давар гарах болоо. Тэгээд нэг содо байла би тэр нэг хийсгийн Нэг шүнжэнгөө хийсэн гэдээсэн үү? тэгэхэд би бас холоос л харчихсан. Зүгээр бодолт ирэхэд өгчихсэн. Надаа юу н тийм ажил өгдөг шүү дээ. Наа гэж татсан. Наа гэж татсан. Тий. Төгсөг ажиллаа тассан үед нь би очиж бодолтын сая сарна. Одоо энийг ашиглах уу? Ашиглана. Харин мөн дээр таарч. Сайн яарна. Дөрөв одоо их чих чи эм соёл байсан тий. Тэ одоо наа чи эс. Эс Энэ дороо энэндээ чтэй. За одоо. За тэгээ мөрөд ичлээд. энэ авцаа багтаа. Одоо энийгээ тавьж үзсэн байлаа. За харах юм байна тий. За нэг 10 сая бодлоос тийм юм хэд бол болно гэсэн. За. За. Тэгээ нэг нааж өгöd. Та. Нэрэл дэлий харагдсан биш үү? Харин тийм байгаа ч тийм. Тэгээ асуугаадсан байхгүй юу? Одоо энийгээ доошоо тавихаас өмнө энэ одоо ингэ тавиад эндээ таарсан байна шүү дээ. Аа. Доошоо тавихаас өмнө энийгээ барьж байгаа одоо энэ будка яг энэ одоо юугаараа Тараа. зураг руугаа тарааж өгнө. За. Зүгээр тэгээд хожил авчихаа. Миксгээд. Шам өгчтэй. Аа. За энэ бодгийн дуусчих би бодог. Бодоо нэм бодог гэдэг юм. За. Юу шиг юм бэ? Нэг өтгий юм биш.
Энэ манай 0-ыг будсан байсан бодог мөн үү? Бараг л. За өвчтэй яах юм бэл ч те. Тийм. За одоо ингээд дууссан юм шиг. одоо таашаа гэдэг. Аа. Одоо ингээд татсан байна. Тэгшүүн байгаа. Зүг. Одоо наа чин энийгээ давтлаа. Жон доошоо гарахгүй. За тэгээд одоо энэ талаас хоёр цаатлаас энэ талаас. Ингэж нийлүүлж таа. За нийлүүлээд одоо энийгээ ярьж аваад таамагласаар наалуу тэгээд хаш. Жон хүчтэй тааш. Ийм их Болно. Эсвэл башаас одоо энэ дээр энэ ингээд яа гэж байна. Яг энэ хэсгийг ингээд авч бүрдээд юм шиг наалцсан байгаа. тийм ээ. Тэгээд дахиад нэг сайн байна. Чи түрүүн тэтэг надад ингэж хэлж өгөхгүй шүү дээ. Маллаад болохоор арай илүү их хэлж өгдөө нөө. Дахиад яваа. За тийм Бас хүч шаард юм ээ. Тийм байлээ. Амар хөнгө харагдав. Сайн дарагдахгүй байгаа даа сте. Тийм ээ. Ингээ бүр тулгах юм бэ. Оо, чиний харна гэхдээ бүр илүү гоё болт юм те. Хар арай нэг тод болохоор арай урамтай байдаг. Харин тийм ээ. Гэтэ марлаац арай л илүү их заагаад өгчлөө шүү. Арай Бодлоо. урамтай. Би жоохон ихнийхтэрээ туршлахгүйдаа дотоод дарчиж. Эсвэл цагаан нь тэгж харагддаг баха. Тийм байж магадгүй. Одоо надад ч хатаа нэг нэмд өгөөг. тийш дээ. Юм бодгийн харамлаа. За одоо юм на бэлэг одоо аваад. За. Аа, дахиад бодог болгочих юм байна шүү те. Одоо энийг Зөв. За. одоо шууд ирсэн. За. Ой бодлоо. Нийлүүлэх гэж байна. За. Одоо Хоёр талаас нь сайн байна. За энийгээ нийлүүлж болоод найдаж аваад. Энэ будаг их өгсөн болохоор бас их гоё харагдаж байна те. За наата энэ за би эндээс бариад за ингэж өөртөө эвтэйхэн барьж аваад. За. Одоо тийш. За. Би яаж наад дээр чинь түрүү суучаагүй энэ даанч хойноос нуруулаа айгу. Халуун аргуудаас. За. За тэгээд одоо наа чи нэг юу тэр шат цаасаа тавиад дээр нь бодгийн дээрээ. За. Айц талан дээр жих юм. Нөө хамаг. За. За тэгээд доош нь таа. Бүрсэн даа. Зарагдсан уу? Дарагтай. Дагдаг байна. Дарагтай. Оо яна. Энийг чинь заавал би өөрөө ингэж зогсох албагүй юм шүү дээ. Дараад байж байгаа гэж бодоод. За ингээд одоо Токиогийн ээлжилттэй байна те тэр цаана хөвтөж байна. Тийм байна. Энэ хардаа. Харин тийм багтай. Яг голынхаа хэсгээр ингэж орсон. Энэ хэсгээрээ жоохон Жохон бодог өгсөн бол би. Тийм мууха. бодлоо жоохон бартуу. Харин тийм. Би харин яг жоохон ихний хэсгийн айгу сул дарцсан юм а ярьчих. За болохоор ингээд уурчтай юм биш. Ингээл За одоо тэр наатхан өмсөл Таиланд явж тэгээс юм уу? Монгол. тэгэл дүүд бэкэн дээр ч гэсэн яг Дөрөв багийн ч гэсэн ер нь адилхан гар. Тэгээд жоох олон өнгөтэй болоод урлан дээрээ авчихсан чинь. Урлан дээр бүр яг нөгөө нэг яг бүтэн тоног хөрөмжүүд нэг. Тэнд бүр гоё. энэ дээр нь очиад дахиад төлөө. За амжилттай. За. Мондог. Мондог. Моног гэх. Бал гарлаа шүү. Харин одоо энэ хоёр бодолкыг за минийхийг жоо 10% хямдруулаад зарчихгүй дөө гэж. Та бараг өөрөө авчих биш үү. За одыгч дээр нэг бодолко гаргах за одоо харьж шүл боор шиж байна. Одыгч бит хоёр одоо хараад боор шиж идэх чинь цастай мөртлөө амар гой дулаах өдөр байна. Тэг шүл уумаар санагдаад.
их ажил хийж чад ирсэн хоёр хүн шиг. Хогоо дөөрө хоол. Тий. За сайхаллаарэ. Жижигсэн. Хоёлаа ажил хийхдээ ийм гоё зэрэг байдаг болоосай. Жоо юм уу? Ойлгоц сайтай юу? Хоол мал хийх болохоор айгүй нүд Аюу зэрэг хурдан толгой ажиллаа л зүгээр. Дараагийнхаа хоолыг яриалаа. もし感想と話してみたいって感じを伝えました。 iPhone のメモに一瞬って書いてシーンを渡した。いいやというか。 Зя тэгээд Borshadet Netflix дээр юу яасан? Boyfriend гэд reality show үзсэн. Би тэрийг би ер нь ийм нөгөө straight ийм эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хайр дурлал морлолтой ер нь нэг тийм reality show үздэг төрлийн хүн биш байхгүй. Ягаад ч юм зүгээр л нэг юм үзье гэж боддгоо. Тэгээд одоо Singles Inferno ч юм уу, эсвэл Terrace House ч юм уу, эсвэл Love is Blind ч юм уу тэдрийг баг ерөөсөө үзэж байгаагүй. Тэгж жаад нөгөө саяхан нэг санаандгүй Netflix ухчаад яг тийм одоо Японы Boyfriend гэдэг тийм гей тийм reality show, гей хүмүүсийн одоо оролцдог тийм reality show үзээд бүр нэг өдрийн дотор бүр 10 ангийн дуустал нь үзээд тэгэнгүүтээ бүр ингээд амар obsessed, бүр ингээд амар ингэж нөө догтолж ингэж уйлж ингэж өөрөө яг дотор нь орсон юм шиг амар тэгэж үтсэн. Тэг бүр амар гоё ийсэн надад л амар сонирхолтой. Тэгээ нөө Японоор ярьж байгааг ингээд сонсонгууд улам илүү ингээд нөгөө надад амар ойрхон сонсогдоод нэг тийм аним үзэж байгаа юм шиг тэгэж амар гоё догтолж үтсэн. Тэгээд чин одоо болохоор ер нь орондоо харсан 500 Days of Summer гэд кино дэжтэй. Би тэрийг бас ер нь өмнө нь яг бүтнээр нь үзэж байгаагүй. Одоо яг movie box дээр гарч ийн. Тэгээ би яг нөхөж үзэж байна. Яг эхнээс нь. Тийм байна. Тэгээд өөр сонир сайхан гэх юм бол би өсснийхаа тайралтыг жоохон ингэ шатлалтай болгоод хуухандаа эмчилгээ хийлгээд тэгээд би угаасаа энэ жил амар үсээ гоё ургуулах зорилготой болохоор эмчилгээ хийлгээд тэгээд юм сеттинг хийлгээд жоохон юм өтгөө хөрсгөр харагдуулахын тулд яа гэх юм бол би амар шинхүү үстэй тэгээд юм нарийн ширхтээ бүр ингээд үнэхээр нарийн ширхтээ болохоор ингээд амар ингээд миний үс дандаа ингээд шалж байгаад идэг байхгүй юу. Тэгээд ингээ хиймэлгсэн чинь арай нэг жоохон хэлбэртэй болсон. Тэгээд ийм сормоос хийлгсэн бас. Тэг би надад бүр амар таалагдаа бүр ингээ ерөөсөө сормоос хийлгсэн шиг мэдрэмж төрөхгүй. Тэгээд ийм хүүрхэн ийм хэлбэртэй. Ийм ерөөсөө ингээ амар тод хар болж харагдахгүй. Тэгээд би дахиад Таиланд явах гэж байгаа. Маргааш гадуур ажлуудаа хурцэлтчихэд нөгөөдөр цацралгаа найзтайгаа хоёлаа явах гэж байгаа. Тэгээд би энэ аяллыг ер нь бол бас ингээд зөвхөн октоудаараа хийх аяллыг ер нь төлөвлөсөн байсан. Бид гурав ингээд гурлаа бодсон байсан боловч манай нэг найз маань ажил хойшлуулж болохгүй ажилдаа болоод тэгээ бит хоёрыг ингээд явахаар болсон. Тэгээд яг энэ удаад болохоор би нэг өмнөх явалтан дээр жоохон туршлагагүй уцаараа бичлэг хийгээд тэгээд ингээд нэг юм дутуу бичээдсэн. Тэгээд энэ явалтан дээр болохоор жоохон туршлагатай үзэж байгаа. Тэгээд жоохон арал руу ингээд яг миний нэг явахыг хүсчихсэн арал руу одоо ингээд явж байгаа. Тэгээд би жоохон ингээд хямд төсөр аргаар хямд ямар гэдэг лээ. Хямд тийм аргаар угаасаа би амар их мөнгө зөнгөтэй биш явж байгаа болохоор ингээд баажтандаа тааруулж одоо ингээд амар тийм сонирхолтойгоор тэгж аялж байгаа. Тэгээд надад бол амар сонирхолтой нэг юм шин бас ингээд адал явдал ингээд туршиж үзэж байгаа болохоор би амар догдолж байгаа. Тэгээд тэрнээс гадна би Air Express гэд одоо онгоцны тикет бичдэг газартай угаасаа хамтарч явж байгаа. Тэгээд тэр газрынхаа бас ингээд хамтарч байгаа учраас миний аялалд маань ингээд дэмжлэг үзүүлж байгаа учраас би аяллахаа влогийг айгүй гоё хийх тийм гоё урам зоригтойгоор ингэж энэ удаа ингэж явж байгаа. Тэгээд тэрнээс гадна би бас өөрөө нөгөө нэг энэ газар
тикет бичдэг одоо тийм агентаар ингээд ажиллаж байгаа. Яг юм part time job гэх юм уу? Одоо ингээд би ингээд зөндөө олон юм аяллаар явдаг юм хүмүүстэй ингээд бас найзалдаг болохоор надаар дамжуулаад ингээд бас тикет бичвэл надад бас амар ашигтай хэрэгтэй. Яг үндэ би ингээ 25 онд ингээ амар их аялал өөрөөсөө төлөвлөж байгаа учраас надад бол яг тохирсон part time job гэж би бодож байгаа. Тэгээд энэ газараа бас ингээд ийм цагийн ажил хийж байгаа. Би бол ингээд амар гоё ингээд шулуухан ингээд үннээ хэлж байгаа шүү. Тийм тэгээд та идаас ингээд тикет бичүүлэх эсвэл компаниараа ирж дэшээ ер нь бол аялах бол надтай холбогдоод тикетээ бичүүлвэл би бүр амар их баярлна. Тэгээд оронд нь харин амар гоё ингээд ойлгомжтой гоё ингээд тайлбарлаж өгөөд ингээд цаашдаа ингээд бас хамтарч ажиллавал ингээд айгүй нээлттэй шүү гэж хэлмээр байна. За тэгээд нөгөө гинт ингээд явахаар болсон. Тэгээд энэ удаад болохоор би нөгөө амар фестивал үзээд ч юм уу тэгэж явахгүй яг ингээд арлын зэрлэг хүний амьдралаар амьдрах гэж явж байгаа болохоор нэг амар сүртэй бас надад бэлдээд авах хувцас байхгүй. Сая нэг хэдэн шорт бодоол гэнтэр нөгөө нэмгээ юмнуудаа угаагаад тавьсан. Тэгээд ер нь бол чамдамдаа юмнуудаа хийчлээ. Тэгээ надаар нэг юм сонирхтой байна. Тэгээ маргааш манай нөгөө өнөөгд найз манай 3 муурыг харж үлдэнэ. Тэгчээл би оройн найзынд очоод тэгээ бид хоёр юм хамт бэлдээд төлөвлөгөөгөө дахиж нэг чеклжээд тэгээд өөрөөр онгоцны бодол руу явна. Тэгээд дараагийн влогнууд бол их сонирхолтой байна гэдэгт би үнэхээр итгэлтэй байна. За надаар нэг юм гинтийн амар өөрчлөлттэй өдрүүд байсан. Тэгээд дэжтэй би ер нь бол яг энэ 25 эхэлснээс хойш амар нэг өөртөөгөө туулж ажиллаад ингээд одоо юу гэмдэ ингээд явуулах хэвээр хүмүүсээ ингээд явуулаад тэгээд арай илүү нөгөө хайхарч харж байгаагүй зүйлсийнхаа үн цэнийг арай илүү хайхарч харж сурсан. Тэгээд өөрийгөө амар ингээд өөрөөсөө юм ингэж төрүүлж асуугаад тэгээд өөрийнхөө одоо ингээд сайн сайхан чанаруудыг хараад тэгээд тэгж сурснаар одоо нөгөө бусдаас ингээд өг хайхаа болж байгаа гэх юм. Одоо яг нэг юм эвтэхнэр тайлбарлах юм бол өөр дээрээ анхаарад тэгээд нөгөө урдхаа хийгээд амар завгүй болоод тэгэхээр угаасаа аяндаа тийм бус хүмүүсийн миний талаар ингэж ярьж байгаа ч юм уу буруу ойлголцож байгаа ч юм уу тэрэн дээр төвлөрөхөө болцдог. Харин цаг хугацааны ирэхээр ингээд бүх юмны занглаа тайлагдаад ингээд ирцдэг нөгөө өмнөх юм дээр нэг хальт ярьсан шүү дээ, нөгөө сэтгэл хөдлөлөө гаргахаас илүүтэй өөрөөсөө ингэж асуугаад ингээд явцсан чинь арай нэг юм өөрчлөлттэй байгаа. Тэгээд би нөгөө өөрийнхөө хэмжээнд ингээл манифестэ хийгээл 25 оныхоо төлөвлөгөө гаргаад би тийм амар лаг юм манифест энтрийг судалдаг ч юм уу, амар лаг тийм одоо зурхаа од гариг иргэсийг судалдаг ч гэсэн зүгээр л өөрийнхөө хэмжээнд ингээл аль болох эерэг зүйлсийг бодоод тэгээд аль болох хүсэж байгаа зүйлстэй төвлөрөөд гэх юм уу тэгж байгаа учраас ингээд айгу гоё тийм сэтгэл зүйтэй улам болж байгаа. Тийм байна. Тэгээд угаасаа одоо ингээ арал дээр очиод би дахиад ингээл өөртөө нүүр тулна. Дахиад шинэ гоё хүмүүстэй танилцаа зөндөө олон юм сурч мэднэ. Тэгээд ер нь бол би ингээд айгу одоогийн байдлаар бол ад жаргалтай сайхан байна. Яг ингээд тодорхой хэмжээний ингээд айдсууд байгаа тий ингээд за ингээд цаашдаа яах вүлээ юу хэлээ гэл ингээл надаас ингээл хүмүүст нэг хэл гаргадгүй тийм гэр бүлийн ч юм уу тий нэг тиймэрхүү дарк марк тиймэрхүү зөндөө асуудлууд бас байдаг. Тэднэрийг би тэгтээ ингэж заавал ил одоохондоо ярих хэмжээний тийм амар гоё ингээ бас болоогүй. Тэгээд бас зарим нь ярих жалбгүй, зарим хүмүүст ингээд яаж зовж исэн ч юм уу тий юу үзэж туулснаа би бас батлах албагүй гэж боддог. Зүгээр мэдэх хүмүүс нь мэдээд ойлгох хүмүүс нь ойлгоод явж байгаа. Тэгээд зарим хүмүүс бол цаг нь ирэхээр мэдэх ч юм уу тий тэгэл бах. Тийм байна. За тэгээд гинт амар юм ярьчлаа. Тэгээд одоо
киногоо үзэж байгаа дунд нь өглөө битгүүрт ороод тэгээд жижиг сажиг гадуур явж нөгөө цуглуулах юмнууд байгаа. Миу унтжээ. Тэнд таараа унтжээ. Энэ таараа унтжээ. Манай горов нам унтжээ. Тэгээд энд нөгөө summer тэр киног үзэж байна. Тэгээд ямар ч тач би бас нэрээ саяхан дахиад sound meditation дээр явсан өчигдөр надад ингээд нөгөө мэдгэдэггүй айгуу гоё нөлөөл гоёор нөлөөлж байгаа гэх юм уу. Тэгээд ер нь л ингээд юмнууд айгуу ингээд баг багаар миний хувьд бас дээрдэж чад би айгуу их баяртай байгаа. Гэхдээ болоогүй байгаа. Яг миний нөгөө хүсэж байгаа мөнх марл миний нөгөө яг тэр баймаар байгаа цэг дээрээ би очих болоогүй байгаа хаач байсан. Гэхдээ очих гэж хичээж байгаадаа би амар баяртай байгаа. За тэгээд та нарч бас энийг үзэж байгаа хүмүүс та нар ч гэсэн бас ингээд юу агаах дор бүрнээ ингээд бүгд ингээд асуудалтайгаа ингээд нүур тулахын тулаад ингээд айхан айгаад тэмцээд ч юм уу те ингээд эсвэл ингээд түр ингээд амс хийж байгаа хүмүүс бүгдээрээ ингээд өөрсдөө ингээд ситүэйшнд те ингээд нөхцөл байдалд ингээд байгаа байх. Тэгээд бас ер нь зөндөө хүмүүс ингээ ганцаараа хахтаа миний влогийг ингээд сонсдог гэж хэлжсэн. Тэрэнд нь би бас амар баярлалдаг. Тэгээ би угаасаа амар ингээд өөрийнхөө одоо ингээд чөлөөтэй ярьж ингээд сурж байгаа да айгүйх баярлж гин. Тэгээ миний энэ амар сунжирсан гинэ бүх яриануудыг сонсдог ингээд хүмүүс байгаад би бас амар баярлж гин. Тэгээд би зүгээр л ингээд амар гоё ингээд холоос ингээд та бүгдийг ингээд тэрвэрмээр байна. Тийм. Яагаад ингээд зүгээр юм ярихаар уйлах гэдэг. За тэгээд би ингээд амар азтай. Зүгээр ингээд шууд ингээд яг тэр арал руу явах юмсан ингээд бодсон чинь зүгээр л миний ингээд төлөвлөж исэн ажил маань ингээ бүтээд би одоо ингээ найзтайгаа хамт ингээд аяллаар явах гэж байгаа да би амар баяртай байна. Тийм. Яа за ямар их юм ярьтваа. За бүгдээрэнд нь өглөө өдөр орой энийг үзэж байгаа цаг мөчийн ингээд гоё мэндийг ингээд дахиад ингээд хүргэе. Тэгээд бүгдээрэнд нь хайртай шүү. Тэгээд энэ болохоор ер нь бол ингээд амар гоё чөлөөтэй л би зүгээр яг мэдрэмжээ гаргамаар байсан юм ингээд бичлэг хийгээд ярьчлаа. Тэгээд дараагийн влогоор дахиж олцлаа. Түр баяртай. Үнсээ.